За баярлалаа. Талантай танилцлаа. Мэдээлэлээр хангаж байгаа талархлаа илэрхийлье. Хэд хэдэн санал байна. Асуултаагаа холбогдуулаад. За ер нь бол бид өнөөдөр засгийн газрын хяналтын нэгжийн тайлан сонсож байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл засгийн газрын дотоод хяналт. Засгийн газрын дотоод хяналтаа хийгээд хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа талаар улсын хурлд тайлангаа гаргаад дотоод хяналтаа хийгээд ирүүлж байгаа. Улсын хурл үүн дээр улсын хурлын хамгааллын газрын хяналт шинжилгээний нэгж нь бас хяналтаа хийгээд тайлангаа хамтд байнгын оронд оруулж байгаа байхгүй. Хоёр өөр институцийн асуудал яригдж байгаа шүү дээ өнөөдөр бол. Өөрөөр хэлбэл засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний хийсэн тайлан дээр улсын хурлын зүгээс хяналтаа тавьж ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хурал дээр уг нь бол их хурлын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэц байсан бол бас их үр дүнтэй байх байж гэж харж байна. Өөрөөр хэлбэл засгийн газрын ирүүлсэн тайлан дээр их хурлын хамгааллын газар юу гэж үнэлт өгнөд байгаа юм. Тэгэхээр энэ дараагийн удаагийн энэ хяналтын тайлан хэлэлцгээд их хурлын хамгааллын газраас орж явах зүйтэй хаа гэж бодож байна. Тэгээ ер нь бид парламентын гишүүд, их хурлын гишүүд бидний хяналт шинжилгээ үнэлгээний мэдээлэлээр хангах субъекттэй бас ажилуулах хэрэгтэй байна л да. Өнөөдөр бид нэр тэднийг ямарыг ажилуулж мэдэхгүй яриа сууж шиг байна. Энэ хяналт шинжилгээ үнэлгээний тайлан дээр хийсэн их хурлын хамгааллын газраас хийсэн тайлан дээр ингээ харахад бол одоо 2 сайда журам зөрхөөс гадна бас асуудал байгаа шүү дээ. Улсын хурлын тогтоол, байнгын орооны тогтоол, за хуулиудын зүйл залт нь их хурлын хяналтын бүртгэл системд байгаад байдаг. Хяналт шинжилгээ үнэлгээний бүртгэл системд ороогүйгээс болоод тайлгнахдахгүй байгаа байхгүй юу? Тайл нь ирэхгүй байна. Хэрэгжилт байгаа мó байхгүй мó гэдг нь мэддэхгүй байхаас гадна тайл нь ирэхгүй байна. Энэ асуудал дээр цаашдаа анхаарч системийг нэгтгэж бид нар чинь одоо захин Монгол болно гэдэг байгаа зү. Их хурлын хамгааллын газрын бүртгэлд ороход л хяналт шинжилгээ үнэлгээ засгийн газрын бүртгэлд авдаг байх хэмжээнд бид нар системийг хийх хэрэгтэй. Нөгөө талдаа энэ хэрэгжихгүй байгаад байгаа шалтгаан чинь ерөөсөө хоёр шалтгаантай л гэж би харж байгаа. Нэг бол хариуцлагагүйгээс болоод хэрэгжилтэд хангах хүмүүс ажиллаа хийхгүй. Үгүй бол энэ гарч байгаа эрх зүйн баримт бичиг өөрөө амьдралд нийцэхгүй үндсэлгүй гарцсан болохоор хэрэгжихгүй байна. Тэгэхээр цаашдаа энэ тайлан дээр хэрэгжихгүй байгаад байгаа тэр хуулийн заалтыг би яагаад шаардаад байгаа юм гэхээр тэр 22 хуулийн 69 заалт гэдгийг гаргаж ирж байгаа. Энэ сайдаас болоод энэ албан тушаалтнаас болоод хэрэгжүүлсэнгүй. Энэ нь өөрөө амьдрал нийцэхгүй ийм юм хийцсэн учраас хэрэгцсэнгүй улсын хурлын нэг эргэж хараач гэдэг юмыг гаргаж ирдэг баймаар байна. Тэгжиж өөрөө энэ үр дүнд хүрнэ. Хэрэгжүүлэхгүй байгаагаа тэшний хуулийн залт, тэшний тогтоол гэхээс илүүтэй хэн хариуцаад хэн үүрэг даалгавар аваад хэрэгжүүлээгүй юм бэ гэдэг эзэн биетэй нь оруулж ирмээр байна. Ингэж бид нар хариуцлага ярихгүй бол өнөөдөр хэрэгжээг байна гэж ярьчаа дараа нь яах юм? Эдийн засгийн хөгжлийн яам их хурлын гишүүний асуултанд хугацаанд нь хариу өгөөгүй гэд би байнгын орон дээр асуудлыг сонсох хүсэлт гаргаад 4 сарын 30-ны өдрийн хурлаар сонссон 14 мегатцлын хэрэгжилтийг би хэрэгжилт тайлагналт хангалтгүй байна. Гишүүний асуултанд ирүүлж байгаа тэр албан бичгийн мэдээлэл хангалтгүй байна. Дэгийн хуулиараа 2 хоногийн дотор байнгын орны одоо хуралдаанаас өгсөн үүргийн дагуу мэдээлэл гаргаж хүүрэхтэй яамд албан тушаалтнууд энэ үүргийнхэн дагуу мэдээлэл шаардсан. Өнөөдөр хэд хонжээр хурлаас хойш 4 сарын 30 өнөөдөр 5 сарын 6 одоо л ирээгүй. Тэгээ ямар хариуцлагатай утсан.